За ингээд өнөөдөр Монгол улсад эсвэлчүүн үүсч хүртсэний 100 жилийн яваг тохиолдуулан Чоос нисхүүдлаас Сүхбаатар аймаг, Энтийн аймаг, буян тухайн нисхүүдлийн чиглэлд эхлүүлсэн гүйлтийн маань одоо 7 дахь өдөр Сүхбаатар аймагт ирээд баруун урт нисхүүдлаас гараад хамт олоноор нөлөөлөд ингээ гараа явж байна. Тэгээд одоо 213 км Иргэнийсхийн үндэсний төвөдөө захирал Гамболд захирал маань ирээд гүйлтэнд маань ингээд амжилт хүсээд өнгөрлөө. Тэгээд миний хувьд одоо гүйлтийн явцад явсан километр болон өөрийн биеийн байдал нөхцөл байдлыг бүрэн илэрхийлж танилцуулсан. Одоо манай юунэсээ 100 жилийн агараас тохиолдол энэ хичээл бас баруун нас ингэж тэгээд одоо гүйж бас энэ агаас угтаж чад бид их баяртай байгаа. За тэгээд ажлын бас өндөр амжилт гаргаад энэ тийч том ой зориулаад бас энэ хэмжээний одоо эрүүл мэндийн босог үлгэр дураад болохоор одоо ийм эрүүл мэндийн одоо талаасаа ажил төрлөөрөө ч гэсэн эрүүл мэндээр гэсэн одоо тэргүүж 100 жилийн ойд одоо гүйлт хийж одоо олон зайд гүйлт хийж одоо гэрш явж одоо хамт олондоо 100 жилийн хугацаанд чад баяр үргээд амжилт хүсье. За тэгээд бишээ чааш замдаа бас яваад гэрээ шүү. Тэгээд шав одоо яа одоогийн замдаа амраад явж Тасгалжуулагч багш нь Азийн 6 удаагийн авраг Аз ТV. За Монгол улсын олон удаагийн авраг. За тийм хөнгөн ажиллагааны олон улсын хэмжээний мастер хөрвжөө гэдэг биш маань яг өдөр тутамдаа одоо юуг нэгээд тасгалжуулалтын зааврыг нэгээд явж байгаа. Өдөрт хэдэн километр явж байлаа гэж аа. Бидэд одоо ер нь бол бас анх эхэлж байгаа. Тэгээд өдөрт бол эхнийхээ ээлжинд бол 20 км. Тэгээ үдээс хойш нь одоо биеийн байдлаас болоод 10-аас 15 км. Тэгээ ер нь бол дараагийнхнууд бол 25 км, мөн 10 км гээд ерөнхийдөө 35 км-ийн юутай дундчтай л явж байна да. ажилдаа одоо амжилт гаргаад за дөрсөн өдрөө одоо Улаанбаатар хотод 100 жилийн агаар сайхан гүгээд очих юм байна. Тэгээд одоо бас Монголын нисхийн хүчинд одоо ажил үүсгэж байгаа нийт хамт олон бас өөрөө чи харж гаргаж суугаа. Тэгээд одоо амжилттай сайхан гүгээд Улаанбаатарт очороо. Тэгээд тэнд сайхан уулзцаая гэж яриа. За бид бас өнөөдөр хацтай байна. Одоо навигацийн навигацийн үйлчлэгээс явж байгаад энэ сайхан одоо гүйжөө бас өөрийнхөө дорнд аймгийн нисхүүлийн хамтлаг төлөж гүйжөө одоо тамирчтайгаа таарлаа. Бид бас хацтай завшаантай аз хэмэртэй гэж явж байна. Тэгээд одоо биесээ ботож өндөр амжилттай биесээ ботож амжилттай гүйжиж ороо гэж хүсэж байна. За зураг авах Одоо мэдээж бид нар гүйлтийн Strava аппликейшнийг ашиглаж гүйж байгаа. Тэгээд одоогийн байдлаар өглөөдөө 20-25 км мөн оройдоо нэмэлтээр 10-аас 15 гэж одоо дундчлаад өдөрт нэг 30-аас 35 зарим үед 40 км хүргэж ингэж хөөгээд одоо өндөр хаан Энтийн аймагт өндөр хаан нисхүүдлийг зориод игээр гараа явж байна. Тэгээд мэдээж одоо дэд захирал Гамболд захиралтай одоо цаашдын ажил хөтөлбөрт амжилт эрүүлэх сайн сайхан бүхний хүсье.